Сайн байна уу? Он солигдох мөчөөс өмнө би таны хоёр хүслийг биелүүлэхээр ирлээ. Юу нэ? Санта ага намайг явуулсан юм аа. Одоохондоо цасан охноос хүсэх зүйл алга. Тэгээд ч би телевизээр гарах дургуул те. Бэж л та. Та зүгээр надад хоёр хүслийг хэлчих. Би таны хоёр хүслийг чинь заавал биелүүлнэ. Гуйж чи зүгээр л яваад өчтгөх үү? Тань нэг юмыг сануулж хэлэхэд та надад хэрвээ хоёр хүслийг хэлэх юм бол таныг хамгийн ихээр үзэн яддаг хүн тэр хүсэл чинь хоёр дахин нэмэгдэж очно гэдгийг битгий мартаарай. Уучлаарай. Би өөрт ч нэгэн сая хүслийг хэлсэн юмсан. Тэгээд ч би хүнд үзэн ядагтаар ажил хийдэггүй л те. Баяртай. Сайн байна уу? Би таны хоёр хүслийг биелүүлэхээр ирлээ. Энэ телевизэн шоу гэдэг чи би мэдчихээн заяа. Тэр камера амир чи хаана юм? Имхлээд үгүй л дөө. Ээж л татаа жоохон тайван байл та. Энэ ямар ч шоу моо биш ээ. Би танд чин сэтгэлээсээ үннийг хэлж байна. Та зүгээр хоёр хүслийнхаа нэрийг хэлээд үзчих. Тэгээд аль нэг нь билж ийн үгүй юу шалгаад үзчих болох юм шүү. Чи ямар ядаргаатай нойтой юм уу? Тийм л юм бол $20,000 өгчих заяа. Тэгээд арилж үз. Болдгүй яах вэ? Гэхдээ надад бэлэн мөнгө байхгүй. Тийм учраас таны ганц руу чинь шилжүүлж байна. Болох уу? Та нар ч тэгж л хэлнэ л дээ. Хүний хүслийг биелүүлэх гэж байгаа юм бол ядаж кармандаа нэг хідэн төгрөгтэй явчихад яадаг юм. Баяртай. За яасан. Одоо итгэсэн үү? Юу вэ? Хүй. Чи манад яаж орж ирсэн юм? Би чамд хэлсэн штеп. Би засан охин. Намайг Санта ах явуулсан гэж. Яаж ийм байж болдیں۔ Та наадах чинь яах вэ? Одоо харин хоёр төгслөө хэлээд. За хоолоогоо би цантаа дуудлаа шүү. Чи бэж л та. Хүнд итгэхэ байцсан юм уу? За яах вэ? Хэрвээ ингэж байгаа бол хоёлоо банк явъя. Нэр ингэсэн юм байна тий? Би чамд хэлээ үстэй. Хүй. Сайн уу миний найз? Юу яана? Тайван ба. Тайван гэснээс найз нэрээ баримтаас $40,000 хажаад. Харин тийм ээ. Та тэр яах вэ? Дараа үзье заяа. Баяртай. За. Баяртай. Гоё юм уу? Энэ миний сайн найз байгаа юм л да. Харин ч чамайг хамгийн ихээр үзэн яддаг хүн ч юм байна. Аа? Бид хоёр чинь багаасаа найзууд байсан шүү дээ. Бид хоёр хараа. Ундаа зараад бүр гахаа өөрээд. Тэгж ярих юм бол бид хоёр чинь бүр нэг залуу зэрэг дурлж исэн байхгүй юу? Зэрэг хаягч ирсэн шүү дээ. Одоо тэгсэн яаж юм? Хоёлаа нөхрөгөө явж илэр шүү дээ. Тэгэхэд энэ намайг үзэн ядчихлээ дээ. Ямар өөдгөө амтан бэ? Би яалаа $20,000 тоосон. Тэр юу ч хийгээгүй мөртлөө яахаараа 40-тэй болох хэрэгтэй юм. Тийм үстэй. Зүүэт. Чи юу ингэж намайг үзэн ядаа заяа. Болно. Жохон тайван байл та. За, одоо хоёр дахь хүслээ хурдхан шиг хэлээд. Хоёр төслөө. Хоёр төсөл. Насан турш хантай болмоор байна. Яг ийм царайтай. Болохгүй юм байхгүй? Бэж. Гэхдээ болцолтой. Миний насан туршийн хань маань 1.82 см, цэшнийх нь тойрог нь 130, бэлхүүснийх нь тойрог нь гэх юм бол 90 см байх ёстой. Нөгөө бэлэг эрэхтэн нь тохоо хоёрын урттай. Бүдүүн гэх юм бол яг энэ аягны амсар шиг байх ёстой шүү. Миний энэ хүсэл манай найзад 2 дахин үржигдэж очих ёстой тий.
Аха. Тэгвэл манай найзын насан туршийн хань 3 м 64 см, цээшнийхэн тойрог нь 260, бэлгүүснийхэн тойрог нь 180. Нөгөө бэлэг эрэхт нь урт нь баг энэ шиг байх юм биш. Бүдүүн банх шиг. Яна. Манай найзын нөгөөх нь баг задрах баха. Яа, бүр хөрх юмд бүр өрөвдчихлээ. Огч намайг үзий ясныхаа төлөөсийг амсаг. Танилцсан. Миний найзаа. Сайн байна уу? Хана. Тэр миний найз залуу. Сайн байцгаана уу?